Тэгэхээр энэ тайлан үйл ажиллагааны тайлан болоод төрийн албан агчийн нэгдсэн тоо бүртгэлийн тайлантай холбогдуулаад хэд хэдэн асуулт байна. За нэгдүгüүрт нь төрийн албан агчийн тоог 9%-аар бууруулах. Тэг ингээд улмаар нөө төсвийн хэмнэлтийг хийх ийм том зорилтын хүрээнд нэлээд олон хүмүүс бас ажилласаа өөрчлөгдсөн байгаа. За тайланд бичснээр 5.9%-аар төрийн албан агчийн тоо буурсан гэж. Тэгэхээр энэ дээрээс би юу асуух гээд байна вэ гэхээр ер нь энэ хүний нөөцийн зардал хэмнэгдсэндээ холбоотойгоор цалин үйлс, нийгмийн баталгаа, сургалтын зардлууд хэмнэгдсэнтэйгээр холбоотойгоор хэдэн төгрөг яг өнөөдөр хэмнэгдэж чадсан бэ? Тэрийг ер нь та нар харж үзсэн үү? Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ бодлогыг хэрэгжүүлэхэд бүтэц зохион байгуулалтын хувьд төрийн ажил үйлчилгээний чанар хүртээмжийн хувьд энэ бодлого ер нь сайн үр нөлөөтэй байв уу? Саар үр нөлөөтэй байв уу гэдгээр төрийн албаны зөвлөлийн дээр дүн шинжилгээ хийсэн үү? За хоёрдугаарт нь энэ тайланг харахад 2024 оны тайланд та нар төрийн албан агчийн цалин үйлс нийгмийн баталгааны талаар тодорхой яг нэг бүлэг болгож ирээд бичижсэн байна л да. Тэгэхээр 25 онд сая нэлээд олон албан агч ажилласаа өөрчлөгдчихлөө. Тэр хүмүүсийн нийгмийн баталгааны асуудал, цалин үйлсний асуудал гэд энэ асуудлууд бол нэлээд гарч ирсэн баймаар гэтэл 25 оны тайланд яагаад энэ төрийн албан агчийн нийгмийн баталгаа, цалин үйлсийн тухай асуудал тусаагүй юм бэ гэдгийг хоёрдугаарт нь асууя. За гуравдугаарт нь төрийн албан агчид ер нь төрийн албанд энэ орох гарах энэ бол маш их байна. Ер нь тогтвор суурьшил ер нь жаахан бага байна гэж. За ялангуяа төрийн захиргааны албан агчдын 13% нь бол ингээд 24 онтой харьцуулах юм бол ажилласаа орж гараад байна. За төрийн үйлчилгээний албан агчдын 15.3% нь 24 онтой харьцуулах юм болоос орж гараад байна. За эн чинь уг нь бол төрийн үйлчилгээний албан агчдыг тоог бууруулах, цөөрүүлэх тухай бодлого авч хэрэгжүүлээгүй гэдэг байгаа. Тэдний цалин мөнгийг нэмээд байхад яагаад ийм байдал үүсээд байгаа? Нэгдүгээрт. Тэгээ дээр нь 0-оос 10 жил ажилласан албан агчдын ер нь ажилласаа доктор суурьшилтай ажиллахгүй гараад байна гэхэд энэний учир шалтгааныг энийг засаж шийдвэрлэх талаар ер нь төрийн албаны зөвлөлөөс яг ямар бодлого үйл ажиллагаа авч хэрэгжүүлэх гэдэг энийг асууя гэж бодож байна. За дөрөвдүгээрт нь нийтийн албанд томилогдох эрх асуулсан 1537 иргэн сүүлийн 6 жил бүртгэгдсэн. Энэний 29.1 нь эмэгтэй. За 70.9% нь эрэгтэй хүн байна гэд ингээд. Тэгээд эдгээр ингээд эрхээ асуулахаараа ер нь бол дийлийнх нь 60 гаруй хувь нь болоод ердөөсөө 2 жилийн хугацаатаар төрийн албанд ажиллахгүй байхаараар ийм хариуцлага тооцоолоо явчихдаг юм байна гэд. Энэ дээр тайлан дээр бичсэн байгаа даа л да. Тэгэхээр энэ дээрээс би яг юу асуух гээд за хариултаа авчаа дараа нь тодруулах уу. Тий. За эндрийн микрофон тэдний сүрэн дараа хариулъя. За хэрлэн гишүүний асуултанд хариулъя. Төрийн албан агчдын тооны бууралттай холбоотой яг санхүү төсвийн үр ашиг гарсан талаарх мэдээлэл байхгүй. Аваагүй. Сангийн яамд хүсэлт тавьсан байгаа. За ер нь яг 25 оны төсвийн гүйцэтгэлээр яг ямар үр дүн гарсан бэ? Асуудал нь яг байсан юм уу? Хэдэн хүн тэтгэмж өгсөн? Энэний үр дүнгийн санхүүгийн тайлан гэрүүлээч гэсэн тэрийг бид нар авчиж энэ харьцуулсан дүн шинжилгээгээ бол нэлээд сайн хийх баха. За төрийн албан агчдын тоог 13,000-аар буугаад за тэрэн дундаа ялангуяа 35 хүртэлх насны 0-оос 10 жил ажиллаж байгаа залуу үе за тэрэн дотроо бүр эмэгтэйчүүд давмгайлсан гүйцэтгэх албан тушаалууд ингээд төрийн албанаас гараад байгаа нь түрүүн хэлдгээр бидний ерөөсө хүлээсэн үр дүн биш байлаа. За төрийн албаны үйл ажиллагаанд энэ ямар нөлөөлөл үзүүлж байгаа юм бэ гэд 2025 онд засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас хийсэн нэрвдээс авсан санал асуулга дээр бол төрийн үйлчилгээний хүртээмж чанар дээр бол тодорхой хэмжээний бууралт сэтгэл ханамжгүй байдал гэдгээсээ илүүтэй төрийн албан агчийн гүйцэтгэлийн үнэлгээний бодит бус байдлыг эргэж хараач гэдэг асуудал нэлээ яригдсан. За өнөөдрийн засгийн газар ч гэсэн яг энэ дээр ажиллаж байгаа. Бид нар хамтраад нэг ажлын хэсэг байгуулсан ажиллаж байна. Юу гэхээр энэ төрийн албан агчийн гүйцэтгэлийн төлөвлөлт үнэлгээний журмыг шинжлэх, за ялангуяа бодит зөв үнэлгээ хийх асуудал дээр нь энэ журмаа хоёр талаасаа нэлээд сайн ярилцаж хий. Нөгөө талаасаа
Төрийн албан агчийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэхтэй холбоотой бодлогын том шийдлүүдийг бол гаргая гэсэн зүйлийг хийж байна. За өнөөдрийн байдлаар энэ хэдэн хүн одоо 13 мянган бууралт маань тэтгэмж хэдийг нь авсан, хэдэн одоо ямар цалин өстэй ажилласан бэ гэдэг дээр яг үүндээ бол танд өнөөдөр би тоо хэлж чадахгүй нэ. Бид сангийн амнаас авсан тоо баримттай одоо шаардлагатай гэвэл танд дүгнэлт хийгээд хөргүүлье гэж бодож байна. За ямар бодлого барьж байгаа юм бэ гэдэг. Бид нэг талдаа 0-10 жил ажиллаж байгаа энэ залуу хүмүүс төрийн албанаас гараад байна. Гэтэл нөгөө талдаа манай байгууллага яаж ийн гэхээр төрийн албанд орох нөөцөө бэлдээд байгаа. Түрүүн хэлсэн 18 мянга гаруй хүнээс бид 5 мянган хүнийг л төрийн албанд оруулж байна. Тэз илүү. Тэгвэл бос нь яагаад орж болохгүй байгаа юм бэ? За энэ дээр манайх ямар ажил хийд юм бэ гэхээр төрийн захиргааны байгууллагуудын ажлын байрны нэр болон түүний чиг үүрэг ажлын ачаалттай холбоотой асуудлыг албан шалын тодорхойлолтоор нь зэгцэлж янзалж эхэлсэн. Та нар одоо ингэж хүн зориулсан юм шиг нэг талдаа нөгөө төрийн албанд орё гэдэг байгаа залуу үеийг ажилд авахгүй юм шиг шууд ахлах мэрэгчлэлтэн ахлах шинжээж гэдэг ажлын байруудыг бол ихээр бий болгохыг хориглоно гэж зөвлөөд мэрэгчлэлтнээс нь эхлээд ажлын байруудыг бий болгож эхэлж байгаа. Ингэх юм бол нөгөө бидний нөөц гэд бүртгэхэд байгаа олон залуу үеийнхэн ажилд орох магадлал нь ихснэ. За энийг бол ямар ч хэсэг 25 онд нэлээд хийж эхэлж байсан. Тэгээ саяны 9% бууралтаас биднэрт нөлөөлчлөө л дөө. За нөгөө талаас тэр нийтийн албанд ажиллах эрхээ асуусан хүмүүс 2-8 жилийн шүүхэн шийдвэр гаргав. За энэ эрхээ асуусан нийт хүмүүсийн дийлэнх нь нөгөө хууль заасан авилга албан шалын гэмт хэрэгт холбогдсон. Тэгээ энэ хүмүүс босож төрийн албанд орохгүй. Ер нь 90% нь яг энэ чиглэлийн хүмүүс байгаа. Тэгэхээр 2-8 жилийн хугацаанд энэ эрхээ асуулаад шүүхэн шийдвэрийг үүсгэхийн манахлал шууд системээр мэдээлэл ирэнгүүт бид нар энэ бүтгэлээ хийгээд тэгээд буцаагаад энэ хүмүүс хаа нэгэн газар өөр ажилд орчих вэ гэдэг юмаа бидний системээр хянаад явж байгаа. Тэгэхээр энэ бол 2026 онд бас нэг сони юм юу гарсан гэсэн чинь Монгол улсын шүүхээс энэ хятад иргэдэд бас ийм ял оногдуулт юм байна. Тэгээд тэр нь зарим тохиолдолд нөгөө төрийн үйлчлэгээний доод түвшний албан шалд орох эрсдэл байдаг учраас тэр талын мэдээлэл манайд ирүүлдэг болсон. За энэ дээр бид нар бас гар одоо бүртгэл. За хэрлэн гишүүн тодруулна. Тэгэхээр нэгдүгээр асуултан дээр би зөвхөн одоо нөгөө төсвийн хэмнэлтээс гадна байгууллагын үйл ажиллагаанд төрийн үйлчлэгээний чанар хүртээмж энд яаж нөлөөлж байгаа юм бэ гэдэг дээр нөгөө 9%-аар бууруулна гэдэг одоо 5.9%-аар бууруулсан байна шүү дээ. Энэ эргээд ер нь төрийн байгууллагын үйл ажиллагаанд төрийн үйлчлэгээний чанар хүртээмжид яаж нөлөөлөд байгааг таних судалж үзв гэж тийм ээ. Хоёрдугаарт нь одоо би тэр асуултаа тодруулчихъя л да. Ер нь энэ хувь хүнээс өөрөөс нь хамаарахгүй хүчин зүйлээс одоо энэ хууль эрх зүйн зохицуултаас болоод ч юм уу одоо нөө төрийн албанд ажиллах эрхээ хасуулахад ингээ хүрээд идэх юм биш үсттэй. Энэ дээр та нар дүн шинжилгээ хийж үзсэн үү? Сайхан нэг кейс яригдсан л да. Нэг сургуулийн захирал өвөл одоо халаалтаа нөө тендер зарлахгүйгээр халаалтын 100хан доголдонгууд нутгийнхаа нэг чадвартай хүнээр хийлэгдсэн чинь дараа жил нь одоо хариуцлага татагтаа явцсан гэл. Тэгэхээр энэ мэтчлэнгээ одоо асуудлууд дээр та нар авч үзсэн үү гэж ер нь анхаарал хандуулж үзсэн үү? За эндрийн микрофон зэдв сүрэн дараа тодруулъя. За төрийн албан агчдын тооны бууралт нь төрийн албаны үйл ажиллагаа болон байгууллагын үйл ажиллагааны чанар хүртээмжид хэрхэн нөлөөлж байгааг албан ёсоор 25 онд хийгээгүй. Тэрийг энэ онд хийхээр захиалга одоо удирдлага их тэмдэг хүү эсвэл нээлттэй тендер зарлах уу гэдгийг арай шийдэг байна. Аль нэгэн хувилбараар энийг бол хийх гэж байгаа. За хоёр дахь асуултын хувьд бол бид нэр шүүхэн шийдвэрийг үүсгэх ерөнхий газартаа системийн интеграц хийгээд энэ мэдээллүүдийг авдаг. Авахдаа шүүхийн тэр шийдвэр болон процесс үйл ажиллагаанд оролцдоггүй. Ерөөсөө л яг хууль заасны дагуу төрийн албанд болон нийтийн одоо албанд ажиллах одоо томилогдох эрх хасах ялгаа шийдгүүлсэн бүртгэлээ хөтлөөд тэр хүмүүс буцаад төрийн албанд одоо аль нэгэн ангилалд ажилд орох вэ гэдэг эрсдлийг л хяндаг ийм манай систем байгаа. Тэрнээс биш шүүхийн дотоод үйл ажиллагаа болон шүүхийн шийдвэртэй холбоотой ямар нэгэн байдал бол ордоггүй. За хэрлэн гишүүн сүүлийн тодруулга. За миний хоёр дахь асуулт орхигдчихлоо. Тэгэхээр 2024 оны тайланд таны үйл ажиллагааны тайланд төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа цалин үлсийн асуудал тодорхой тусаж орж ирсэн. 25 оны тайланд яагаад тусаагүй юм бэ? Ялангуяа 25 онд чинь төрийн албан хаагчдыг бууруулах ийм бодлого хэрэгжүүлээд одоо бүх төвшөнд хүмүүсийг ажлаас нь одоо чөлөөлөх юм явагдчихлаа шүү дээ. Тэгэхээр яагаад
энэ тайланд 25 оны тайланд ягаад төрийн албан агчийн цалин хөлс нийгмийн баталгааны асуудал өмнөх он шиг тодорхой тусаж орж ирээгүй юм бэ? За энэ дэрийн микрофон Зэдүс өрн дараа тодруулах. Товч танилцуулгахдаа хэлсэн бид нар 23 онд 24 онд тайлангаа явуулахдаа бол тодорхой маш их саналуудыг хөргүүлдэгч хэдий энэ маань бас нэг тийм хэрэгжил сайн биш байгаа учраас үүн дээрээ нэмий гэдэг зарчмаар нэмэлт 17. Тэгэхээр бидний 23 24 оны тайланд өгсөн саналууд дахиад энд орцсон байгаа гэж ойлгож байгаа. За тэгвэл бид нар ингээд зүгээр тайландаа санал хавсаргаад зогсчдоггүй. Энийг тодорхой хуваар одоо их баг хэмжээгээр биелүүлэхийн төлөө засгийн газар их хурал болон холбогдох төрийн байгууллагуудтай бол нэлээд сайн хамтарч ажиллаж байгаа. За энэ хүрээндээ 2000 одоо нэг 38 хуулиар энэ төрийн албан агчийн цалин нийгмийн баталгааны асуудлыг зохицуулаад байгааг ер нь 2026 онд энэ төрийн албаны хуулийн шинжилгээ реформыг ер нь зоригтой хийвэл хийгээд явъя гэдгийг засгийн газартай бол хэд хэдэн удаагийн уулзалтаараа бол яриад байгаа. Тэгээд сая хамгийн сүүлд улсын их хурлын дарга бол та нар хуулийн төслөө өөрсдөө хийж авцраа гэдэг өөрийг өгсөн. Бид нар энэ дээр одоо өнгөрсөн. За гişүүд асуулт